2022 оны 5 сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилсэн хүний хувийн мэдээлэл хамгаалалт тухай хуулинд хүний хувийн мэдээлэл, хүний эмзэг мэдээллийг тусад нь тодорхойлсон. За хүний эмзэг мэдээлэл гэдэгт бол хүний үндэс угсаа, шашин шүтлэг, итгэл үнэмшил, эрүүл мэндийн мэдээлэл, цагтл харилцаа, генетик, биометрик мэдээлэл, тоон гар үсгийн хувийн түлхүүр, ял эдэлж байсан хэсэг болон ял эдэлж байгаа хэсэг мэдээлэл, бэлгийн болон хүүсийн чиг баримжааны мэдээлэл, бэлгийн харилцааны мэдээлэл гэдэг эдгээр мэдээллийг хуулиар тодорхойлсон байгаа. Яг хүний нууцад хамаарж байгаа мэдээллийг хуулийн 9-ийн 1-т бас ингэж ялгаж тодорхойлсон. Програм хангамжийг ашиглаад хүнээс мэдээлэл цуглуулж аливаа статистик гаргах, эсвэл бол ер нь мэдээлэл цуглуулж тухайн програм хангамжийг хөгжүүлж байгаа. Энэ тохиолдолд тухайн хүнийг тодорхойлох боломжтой, тухайн хүнийг тэнд тодорхойлох зорилготой, тодорхойлох зорилгоор цуглуулж байгаа мэдээлэл болж байгаа юу гэдгээс хамаарч зөвшөөрөл авна. Хүний нэр утасны дугаар, эсвэл имэйл хаяг гэх зэрэг тухайн хүнийг тодорхойлох боломжтой мэдээллийг цуглуулад түүнийхээ араас асуух замаар мэдээлэл цуглуулж байгаа бол энэ заавал зөвшөөрөл авч цуглуулах мэдээлэлд орчиж байгаа. Тэгэхээр тухайн хүнийг тодорхойлох зорилгогүй асуулт хариултын үр дүнд тодорхойлогдохгүй зөвшөөрөл авах шаардлагагүй болчихно. Тэгэхээр хуулийн 4.1, 4.11, 12 заасан мэдээллүүд, 9-ийн 1 заасан нууц мэдээлэл гэж тодорхойлсонд хамаарч байгаа хэсгийг шалгаж үзэх шаардлагатай болно.